Тэгэхээр миний өнөөдрийн ярих хэлтгэл бол төрийн нээлттэй өгдлийг Монгол улсад хөгжүүлэх боломж гэсэн сэдвээр бэлтгэн. Энд бол би нээлттэй өгдөл гэж юу юм? За тэгээд дээр нь бол манай энэ өдөрлөгийн сэдвтэй холбогдоод төр болон хувийн хэвшлийн түншлэлийг одоо нээлттэй өгдөл маань хэрхэн дэмжих юм бэ гэдэг сэдвээр л ярих юм байна. За нээлттэй өгдөл гэдэг бол хинч чөлөөтэй ашиглаж болдог. Өөрөөр хэлбэл ямар ч зорилгоор ашиглаж болдог. Энд бол яг англи нэр томьёон дээр бол reuse гэдэг нэр томьёо байдаг юм л та. Тэр нь бол яг түүхээр жишээлх юм бол өгдлийг бол хөгжилтэй улс орнууд жишээ нь ийм өгдлийг ийм зорилгоор ашиглана гэсэн байдаг бол үндсэн зорилгоос өөрөөр ашиглаж болно гэдэг бол тухайн өгдлийн үүргийг өөрчлөөд ашиглаж болно. Тэгэхээр эндээс бол бид нэр ашиг орлого олж болно. За цааш нь түгээх хэрэг нь бол нээлттэй. Тэгэхээр энэ бол нээлттэй хийм програм хангамжийн лицензтэй, ижил лицензтэй түгээгдэг ийм өгдлийг бол нээлттэй өгдөл гэж. За тэгвэл төрийн нээлттэй өгдөл гэдэг бол төр болон түүний өгдөл тэгээд нээлттэй засгийн газар буюу одоо нээлттэй байдал энэ гурван уулзвар дээр байж байгаа тэр өгдлийг бол төрийн нээлттэй өгдөл гэж. Тэгвэл нээлттэй өгдөл гэж энэ ямар шинж чанартай байх ёстой юм бэ? Тэгэхээр нээлттэй өгдөл бол анхдагч их үүсвэрээс гарсан байна. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага дээр үүсэж байгаа тэр өгдлийг тухайн байгууллага л нийтэлдэг байх ёстой. Дээр нь бол энэ өгдөл бол ямар нэгэн мэдээллийг боловсруулахад бол шаардлагатай бүх одоо өгдлүүд нь байх ёстой. Бүрэн байх ёстой. Тэгээд алдаагүй байх ёстой гэсэн. Дээр нь тухайн хэрэглэгч яг өгдлийг одоо ашиглах үед бол энэ нь бол одоо хамгийн сүүлийн одоо үнэн зөв өгдөл байх ёстой гэхээр энэ бол цаг хугацааны хувьд бол тогтмол шинжлэгддэг байх ёстой. За дээр нь бол өгдлийг бол бид нэмэлт өртөг одоо зардал шаардахгүйгээр машинаар уншдаг ийм өгдлийг одоо төрөөс нээх ёстой маа. Тэгэхээр энэ ялангуяа програм хангамж үйлдвэрлэгч за ICT-ийн салбарын хүмүүст бол өгдлийг бол машинаар унших боломжтойгоор авна гэдэг бол шууд одоо тэр өгдлийн их усүрээс нь бид ямар нэгэн боловсрол шаардлагагүйгээр бүтцлэгдсэн өгдлийг авах тухай ярьж байгаа. Тэгэхээр ийм шин чанартай өгдлийг бол ер нь нээлттэй өгдлөө гэж үздэг. За нээлттэй өгдлийн амьдралын загвар хөл ямар байдаг юм бэ? Тэгэхээр нээлттэй өгдөл бол байна. Бид нар бол нээлттэй өгдлийг үүсгэн. Энэ нь бол одоо бүтцлэгдсэн өгдөл. За яг шууд утгаар нь хар үгээр ярих юм бол баг одоо төрийн байгууллагуудын ашиглаж байгаа мэдээллийн системийн өгдлийн сангийн тэр чигээр нь гарна. Гэхдээ энд бол мэдээж нээж болох өгдлүүд байгаа. Төрийн нууцд хамаарах өгдлүүд бол энд бол орохгүй. За энэ дээрээс бол бид нар бол өгдөл бол ер нь бол түүх хэд болж байна. Тэгэхээр өгдөл дээрээс бол бид нар янз бүрийн боловсруулалт хийнэ. Тухайн өгдлийн хэрэглэгчид өөрөөр хэлбэл ямар мэдээлэл нь хэрэгтэй байгаа. Тэр өөр тохирсон одоо мэдээллийг одоо боловсруулж гаргаж аваад тэгээ эндээс бол бид нэр одоо судалгаа шинжилгээнд дээр түшиглээд оновчтой шийдвэр гаргана. Ингээд энэ эргээд нээлттэй өгдлийг бол дэмжиж яадаг. Жишээлбэл бол ийм өгдлийг нээлээ эсвэл одоо ийм өгдлийг нээгээд ийм асуудлыг шийдэж чадж байгаа юм чинь дараагийн ээлжинд энийг нээ гэсэн. Нөгөө талаас бол нээлттэй өгдлийн ерөнхий философи нь бол ийм л байгаа л да. Нийгмийн өмнө тулгамдж байгаа янз бүрийн асуудлуудыг ямар өгдөл гаргаснаар шийдэж болох вэ гэдэг л. Тэгэхээр энд бол бид нэр ухаалаг төр за оновчтой шийдвэр гаргахын тулд бид нар судалгаа шинжилгээ хэрэгтэй. Тийм бол бид нар судалгаа шинжилгээ хийх тэр түүхийн эдийг нь бид нар гаргаж өгөх тухай л ярьж. За нөгөө талаас бол нээлттэй өгдөл бол шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгоно. За өнөөдөр манай програм хангамжийн үйлдвэрлэлийн салбарт бол яг бүтээгдэхүүний тоо толгой одоо тоо төрлөөр нь аваад үзэх юм бол ямар бүтээгдэхүүнүүд зонхилдог вэ гэдэг үзвэл бол судалгаа гарах бах. Гэхдээ нээлттэй өгдлийг өөрөөр хэлбэл түүхийн эдийг нь тавиад өгчгөр програм хангамж үйлдвэрлэгчид эндээс шин санаа үүсгэж энэ дээрс бол одоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг гаргадаг. Тэгэхээр ийм амьдралын загвараар бол нээлттэй өгдөл бол дэлхийд дахинд бол хөгжиж явж байна. За нээлттэй өгдлийн бодлого бол жишээл ил тод байдлыг хангахаар хариуцлага бол мэдээж нэмэгдэнэ. За дээр нь бол төрийн шийдвэрт иргэд хувийн хөвшлийг оролцуулж хамтын ажиллагаа дэмжинэ гэж. Тэгэхээр энд л бол бидний
одоо энэ илтгэлтэй холбоотой асуудал явж байгаа л да. Тэгэхээр төрийн байгууллага хооронд өнөөдөр яг мэдээлэл явж чадж байна уу? Нэг талаасаа иргэд хувийн хөвшил нь төр яг юу хийгээд байгаа юм бэ? Өөрөлдөл тэр өгдлийг бид нар мэдэхгүй байгаа учраас тэндээс бид нар мэдээлэл боловсруул өөрийнхөө өнцгөр ойлгох боломж бол байхгүй. Тэгэхээр энэ дээр бол яг Монгол улсад бол нээлттэй өгдөл байна уу бол бас байна л да. Гэхдээ тэр нь бол одоо ихэвчлэн HTML файл, PDF файлаар байдаг. Тэгэхээр тэрийг аваад боловсруул хийхээр зарлж шаарддаг. Хэрвээ бид нар тэр системийн өгдлийн сан руу орчих юм бол бидэнд бол илүү одоо потенциал гарч ирнэ л гэсэн. Дээр нь бол төрийн үйл ажиллагааг өөрийг нь үр дүнтэй, үр ашигтай болгоно. Эдийн засагт эерэг нөлөө үзүүлж энэ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бол инновацийг бий болгохтой ганц жишээ хэлье гэж бодсон. Сая McKinsey Global Institute-ийн судалгаагаар бол Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн 7 салбарт жилийн 3-аас 5 тэрлэн Америк долларын эдийн засгийн эерэг нөлөө үзүүлнэ гэж судалгаа гаргасан ба нээлттэй өгдлөө. Тэгэхээр энэ Европын холбоо болон Америк бус улс орнууд бол энэ нээлттэй өгдлийг бол маш ихээр одоо гаргаж эхэлсэн байгаа. За Монгол улсад бол нээлттэй өгдлийг үүсгэх боломж байна уу? Байна. Бидэнд бол мэдээлэл хэл тод байдал мэдээлэл авах эрхийн тухай хууль байгаа. Тэгэхээр энэ дээр бол нийт програм хангамж үйлдвэрлэгч нарт одоо бас нэг уриалга гаргахад бол бид нар энэ хуулийг ашиглаад төрөөс бас мэдээлэл өөрт хэрэгтэй байгаа. Тэр програм хангамжаа хөгжүүлэхэд хэрэгтэй байгаа өгдлүүдээ бас авах боломж болцоотой юм аа. За нөгөө талд бол өгдөл хамгаалах хууль бол яригч байгаа. Энэ хоёр хууль бол ер нь бол төрийн нээлттэй өгдлийг гол одоо эрх зүйн орчин бол энэ хоёр байдаг. За сая бас шилэн дансны тухай хуулийн 15 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. За нээлттэй өгдлийн санаачлагыг бол мэдээллийн технологийн үндэсний парк Монгол Улсын их сургууль хамтраад одоо санаачлагыг эхлүүлж байгаа. Тэгэхээр бид нар бол нээлттэй өгдлийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг бол боловсруулсан. За дээр нь бол бид нар өгдлийн удирдлагын систем CCAN гэдэг системийг бол монгол хэл рүү бол нутгшуулаад тэгээд тэр системийг одоо суурлуулах ажлыг хийгээ явж байгаа. Удахгүй бол бид нар мэдээллийн технологийн үндэсний паркийг одоо сайн жишээ байгуулгаар одоо харуулахын тулд эдний өгдлийг бол нээн гэсэн юм зорилттой ажиллаж байгаа. Тэгээд энэний дараа бол бид нар бусад төрлийн байгууллагуудад сурчлах, за хувийн хөвшилд бас сурчлах ийм ажлууд байгаа. Энэ нээлттэй өгдлийн санаачлага гэдэг бол зөвхөн ганц нэг байгууллага ингэ хийж байгаа юм шиг. Бид нар яг эхлүүлэх ийм санааг юм явж байгаа. Энд бол нээлттэй өгдлийг одоо санаачлага гэдэг бол ерөөсөө бүх нийтийн ийм ажил юм аа л гэдгийг хэлэх гэж байна. За тэгээд эцэст нь хэлэхэд бол нээлттэй өгдлийг хөгжүүлэх хөтөлбөр одоо хэрэгжүүлэх шаардлагатай. За одоо бол бид нар цаг алдахгүйгээр одоо хамгийн чухал шаардлагатай тэгээд цомхон энгийн өгдлийг бол нээж туршиж эхлэх шаардлагатай. Жишээлх юм бол Улаанбаатар хотын нийтийн тээврийн тэр өгдлийг биднэрт нээгд өгчих юм бол тэр чиглэлээр ажилладаг хүмүүс энэ дээр магадгүй өөр өнцгөөс боловсруулалт хийж анализ дүн шинжилгээ гаргаж болох юм. За тэгээд сүүлд нь хэлэхэд бол төрийн өгдөл гэдэг бол ард түмний өмчөө. Тийм учраас бол төр бол ард түмний өмчийг эргээд одоо сайн сайхан амьдрал, нийгмийн сайн сайхны төлөө нээх ёстой маа. За ингээ анхаарал хандуулсан даа баярлалаа.